За бүгдийн амгалан альтгая. За өнөөдөр үргэлжлүүлээд парчин таажууд очоо уншия. За өчигдөр цанид сүм Симзамбын лүглээ цанид сүм тавьсан тийм ээ. Цанид сүм тавьсан. За өнөөдөр ян цанид сүм шилажарна шатвалаа гэж. За шаван янду гүндэг сүмийг энэ гурвыг бол одоо жишээн дээр ингээ номнё гэж. За хажиг юу гэсэн гэхээр сүгзэн догва, сүг зэмбийн догва. Тийм ээ, сүг зэмбийн догва буюу дүрсийг одоо бодож байгаа тэр бодол атгаг болвол сүгийн шаваандууд одоо мэтэттэй гэж. За энэ Симзамбын ёсонд ярьж байгаа шүү тийм ээ. За тэрийг одоо дахин л одоо сануулад байгаа тийм ээ. Симзамбын ёсонд бол сүгзэн догва бол сүгийн шаваандууд одоо мэтэттэй гэж. Дэ сүгдэн зайшин юм бэ ч гэж. Сүг зэмбийн догоо өөрөө сүгдэн зай тадад зай шимба юм аа гэж. Тийм ээ. Шал өмнөө ингээд хоёр тусдаа гэсэн маягтай. Им бичрэр гэж. Ягд үхээр дэ сүгжийн барайв юм бичрдэ гэж. Сүг зэмбийн догоо бол сүгийн барайв. Эхлээд одоо сүг түүний дараагаар сүг зэмбийн догоо бол яадаг юм аа. Одоо бий болдго юм аа гэж. Тэгэхээр сүг зэмбийн догоо бол сүгийн барайв юм аа гэж. Сүгийн барайв юм бичрдэ дэ сүгзэн цадмаан барайв юм бичрдэ гэж. За сүг зэмбийн догоо бол сүг зэмбийн цадмын барайв юм бичэр. Дэ сүгла жашээ юм бэ гэж. Жашээ. За энэ жад гэдэг нь бол хоёр янзаар бичдэг тийм ээ. Дэ сүгла жашээ юм бичэр буюу догсон дог бэрэг ба жашээ жид сайн тийм ээ. Догсон догва догс юм. Өмнө нь таньж мэдсэн зүйлээ дахин таньж мэдж байгааг бол жашээ гэж нэрлэдэг. Жашээ. Тэгэхээр сүгзэн догоо буюу сүгийг бодож байгаа тэр төсөөлөл бодол атгаг болвол сүгла жашээ юм аа гэж. За энэ дээр нэг тодруулж хэлэхэд бол намдал гомбор авслын 3 дугаар бүлэгт нэг ийм лүм байдаг. Энэ энтэй холбоотой. Бумзан догоо бээр, бумзан дог бээс, бумба дай маумбын цүлжис тон эс, дэ бумбадан бэрэлва мэтэд вийч гэж. За нэг ийм лүм байна. Намдал гомбор авсалт. За тэр юу гэсэн үг гэхээр бумзан догоо бол бумбыг өнгөрсөн ирээдүйн ёсоор үздэг учраас буюу таньж мэддэг учраас бумбтай тийм барилдалгаа бэрэлва бол байдгуумаа гэж. Бэрэлва мэтэвичэр гэсэн. За ийм лүм байна. Тэгэхээр энэ лүм бол намдал гомбор авслын энэ шүм бол яг энэ хэсэг таардаг. Тийм. Дай маумбын цүлжис том учраас бумбадан бэрэлва мэтэвичэр гэж. Тэгэхээр бумзан догоо тийм юм чинь сүгзэн догоо бас адилхан тий. Сүг зэмбийн догоо бол сүг дай маумбын цүлжис том учраас одоо сүг зэмбийн догоо бол сүгдэн бэрэлва мэтэва юм аа гэсэн санаа. За тэгэхээр сүг зэмбийн догоо бол сүгдэн зайшин юм аа. Ягаад гэвэл сүгийн барайв юм аа. Ягаад гэвэл сүг зэмбийн цадмын барайв юм аа. Ягаад гэвэл сүгла жашин юм аа. Жашин гэдэг маань догсон догоо. Өмнө нь мэдснээ дахин таньж мэдж байгаа оюун ухаан. Тэгэхээр өмнө нь хизээ мэдсэн гэхээр сүгзэн цадам эхлээд сүгийг мэдээд түүний дараагаар сүг зэмбийн догоо төрж идэг. За энэ Симзамбын ёсон ч юу. За ранлуг нээс. За ранлуг бол банчаа ранлуг бол юу гэдэг вэ гэхээр сүг сүгийн шаваан юм аа гэж. Сүг сүгийн шаваан юм. Сүгзэн догба сүгийн шаваан гэхгүй. Сүг сүгийн шаваан юм. Сүг сүгзэн догбын шиншир гэрата тийм ээ. Шиншир рангийн цанижис дуа ам дуа рангийн цанижи дуа гэх юм уу? Эсвэл дүүр доо дагба сүгийн гүндэг юм аа. Сүгийн гүндэг юм. Сүг сүгийн шаваан болж байна тийм ээ. Сүг сүгзэн догбын шиншир рангийн цанижис дуа сүгийн гүндэг эсвэл сүг сүгзэн догбын шиншир рангийн цанижис дүүр доо дагба бол сүгийн гүндэг юм аа гэж. За дэр дүүийн домба гэдэг нь сүг сүгзэн догбын шиншир рангийн цанижис дүүийн домба рангийн цанижис дүүа маямба тийм ээ. Дүүийн домба бол дийн ёндов
сүгийн ёндуу гэсэн үг. Сүгийн ёндуу юм аа. За тэгэхээр сүгийн шаваан, сүгийн дингийн гүндэг, сүгийн дингийн ёндуу болвол ийм маягаар болвол Сэмзэнбийн ёсон тавьдаг байна. За энийг бол жидэн дээр бас ярьсан тийм ээ. За цааш нь хажиг намхаа шаваан ин сэрнаа гэж. За энэ намхаа шаваан маян баг бол бид нэр ярьсан шүү дээ тийм ээ. Намхаа шаваан ин сэрнаа оноо намхаа чөөжин намхаан ёндувжин донши чөөжиндүү жүрвийн шаваан юм бартаа л гэж. Намхаа шаваан болчих юм болвол тийм ээ. Намхаан ёндувжин донши чөөжин. Донши чөөжин гэдэг нь тэр хоосон чанарыг тавьж байгаа юуны хоосон чанар юм бэ гэж тийм ээ. Хоосон чанар гэдэг юм зүгээр л хий хоосон ингээд ярьдаг зүйл биш тийм ээ. Хоосон чанар гэдэг чинь ямарваа нэг юм байж иж түүний одоо бодит байдал болсон, оршихуй болсон тэр хоосон чанар гэдэг тийм ойлголт гарч иж байгаа. Тэгэхээр тэр тавьж байгаа зүйлийг нь бол донши чөөжин гэж нэрлэж байгаа. Жишээ нь бомбны хоосон чанар, бомбидингийн донид гэвэл бомбидингийн донидын домбонидын донши чөөжин нь бомба байдаг. Ширээ хоосон чанартай ширээний хоосон чанарын донши чөөжин буюу хоосных нь тэр суур, хоосон гэж байгаагийн тэр суур юу хоосон чанартай юм бэ гэж байгаа. Түүний суур болсон тэр одоо юл тийм ээ. Тэрийг нь бол донши чөөжин гэж нэрлэдэг. Тэгэхээр намхаа шаваан болчих юм бол намхаан ёндувжин буюу намхаа дингийн донидын донши чөөжиндүү жүрвийн шаваан болно гэж. Шаваан болох юм уу гэж асууж байна те. Намхаа шаваан гэд хажиг бол тэгж бодож байна те. Сүгийн шаваан байсан шүү дээ. Яг тэр маягаар намхаа шаваан гэж. Тэгэх юм бол тэгвэл намхаа чөөжин намхаан ёндувжин донши чөөжиндүү жүрвийн шаваан юм бартал намхаан шаваан юм бэж. Дона дэ маян бартал гэж. Дона дэ маян бартал гэдэг нь юу вэ? Намхаан ёндувжин донши чөөжиндүү жүрвийн шаваан маян бартал гэсэн санаа. Тийм ээ. Энэ өмнөх намхаан ёндувжин донши чөөжиндүү жүрвийн шаваан маян бартал дэр жүрвийн гүндэг юм бэж гэж. Дэр жүрвийн гэдэг нь намхаа бол намхаан гүндэг юм гэж. Гүндэг юм бэж. Дэртэл дэр жүрвийн гүндэг ёо бэж. Дэр жүрвийн гүндэг ёо. Ёбади намхаалаа мадуу шэн шалжуу мэв ээж. Бараг тийм ээ ингэж тавих гэдэг шүү дээ тий. Дэр жүрвийн гүндэг ёо бэж. Дэртэл ёвортал дийн донши чөөжиндан гүндэгжин шинтүн ёоби чирдээ гэж. Донши чөөжиндан гүндэгжин шинтүн ёоби чирдээ намхаа дэ юм бэж гэж. Намхаа бол намхаан ёндувжин донши чөөжиндүү жүрвийн гүндэг юм гэж. Донши чөөжиндан гүндэгжин шинтүн. За микрофоноо хаагаарай. За намхаа бол намхаан ёндувжин донши чөөжин дүү жүрвийн гүндэг юм гэж. Донши чөөжин ч юм донши чөөжин дүү жүрвийн донши чөөжин ч юм гүндэг ч юм гэж. Дэн донши чөөжиндан гүндэгжин шинтүү ёовэжтэй намхаа дэ юм бэж. За мөн шаян. За энэ үргэлжлүүлээд аранлаг ингээ ярьж байгаа шүү тийм ээ. Шаян, аранлаг. За хажиг ярьж гинүү, аранлаг ярьж гинүү гэдгээ бол бас сайн ялгаж явах хэрэгтэй тийм. За мөн үргэлжлүүлээд аранлаг одоо ахаад өөр баталгаа хэлж байна. Шаян. Думааже домбонид маян бартаал. Думааже домбоны маян бартаал. Намхаан ёндуу маян бичирдээ. Ди ёндуу дэмбэр мадуу бэчэр. Дийн ёндуу гэдэг нь намхаан ёндуу дэмбэр мадуу бэчэр. Дэртэл намхаан шаваан дэмбэр мадуу бэчэр дагха. Хажиг чинийхаар болвол намхаа шаваан гэж тавьчих юм бол намхаан ёндуу буюу намхаа дингийн донид бас дэмбэр мадууа болох гээд байна. Тийм ээ. Яагаад гэвэл намхаан шаваан өөрөө дэмбэр мадууа шүү дээ. Тийм ээ. Намхаа шаваан дэмбэр мадууа. Яагаад гэвэл намхаа шаваан гэж тавьсан. Намхаа өөрөө гүндэг дагбай. Тэ? Гүндэг юм.
Тийм учраас рангийн цанижи мадувайн дэмбэр мадувайн. Тэгээд тийм рангийн цанижис мадувайн юм ба. Дэмбэр мадувайн юм ба намхай шаваан гэж тавихаар дид ингээд донид буюу ёндов ч гэсэн дэмбэр мадува болох гээд байна. Яг гэвэл намхай шаваан дэмбэр мадув ээчэр даг өөрөө тэгж даг хайлгнасан тийм ээ. Арангалаг руу өөрөө тэгж даг готолсон шүү дээ. Тэгэхээр өөрт нь бол тэр даг нь чаваа байх ёстой шүү дээ. Даг чавартаал юу чавартал гэхээр намхай шаваан дэмбэр мадув. Намхай ёндов дэмбэр мадувна намхай шаваан дэмбэр мадувна намхай ёндов дэмбэр мадувын чавартал доола сүг нийжим мимигна сүги дишинэд мэгвэр да гала журр гэж сүг нийжжан гэж сүг донши чөжин болсон сүг дэмбэр мадувна мимигна гэдэг нь дэмбэр мадувна сүги дишинэд буюу сүги домбонид сүгийн дэхононид сүги динги ёндов дэмбэр дува гала журр гэж дэмбэр дува хаанаас байх вэ? Донши чөжин шаваан дэмбэр мадувна тэр сүги динги донид дэмбэр дува хаанаас байх вэ гэсэн санаа тийм ээ. За мөн за энийг бол тэр жидэн дээр урд нь бас бид нар яриад өнгөрсөн. Энэ лүн бол яг энэ хэвээрээ гарсан шүү дээ тийм ээ. За мөн зашилаа гэж. За заши гэдэг нь завашир. Гомлодын гэгэний зохиосон завашир дүжээр авду мадубэс думажэни жидэр дүв гэж. Дүжээр авду мадуба. Тэ шаван буюу дүжээ равду мадуба буюу дэмбэр мадувна думажэ дидинги донид ёндов думажэни жидэр дүв гэдэг нь дэмбэр дува хаанаас байх вэ гэсэн санаа. Дэмбэр дува хаанаас байх вэ? Думажэни жидэр дүв. Жэ согжин гомба. Жэ согжин гомба. Жэ согжин гомба. Дангай намжуудууд дэлбис том бэж гэж. Дангай намжуудууд дэлбис. За тэгэхээр хэмээх тэргүүтний одоо тэр таалал болвол дангай намжууд дангай лигшид юмбууд бол тайлбарснаар бол тодорхой байна гэсэн санаа. Энэ том бэж гэдэг нь одоо сал бэж гэсэн санаа тий салбу сэлбу тодорхой байна гэж. Тэгэхээр бол донши чөжин шаваан дэмбэр мадувна дид ингээ донид ёндов дэмбэр дува хаанаас байх вэ гэж. За энийг бол дангай намжуудууд дэлбий том ээж лигвэр сэгшиг гэж. Лигвэр сэгшиг. За энийг бол одоо ингээ сайтар болгоогтун сайн үзэж судлаарай гэсэн санаа. Завар дэна думажэ домбонид дэмбэртал дэ дэмбэр дүвичэр мадувна думажэ дэмбэр мадувна дийн донид дэмбэр мадув гойвартал мадуба дээчэр дэна чэдэ дэмбэр мадувна чэдийн донид дэмбэр мадув гойвартал дэдвичэр. За тэгэхээр одоо нөгөө талаас нь бодож штэ тийм ээ. Шаваан дэмбэр дүүва байж ич дид ингээ донид ёндов дэмбэр дүүва байх ёстой юм байна. Тэгвэл думажиги одоо думажэ домбонид бол думажэ гэдэг ингээ домбонид өөрөө яах юм бэ? Дэмбэр мадууа байх ёстой юм уу? Ягаад гэвэл думажэ буюу дагва мөнх юмнууд тийм ээ. Одоо думажигийн намхай тэргүүтэй юмнууд бол гүндэг учраас рангийн цанижис мадууа юм. Тэгэхээр донши чөжин дэмбэр мадууна дид ингээ донид бас дэмбэр мадуу гойвартал. Думажэ дэмбэр мадууна дийн донид дэмбэр мадуу гойвартал. Мадуба дийчэр. Дэна чэдэ дэмбэр мадууна чэдийн донид дэмбэр мадуу гойвартал. Дэдвичэр. Дэна чавын донид дэмбэр мадуу бартал. За чавын донид гэдэг нь энэ түгээмэл гэж байгаа юм те. Түгээмлийн одоо хоосон чанар бол дэмбэр мадуу бартал чава дэмбэр мадуу бээчэр чаваха гэж. За чавын донид гэдэг нь бол энэ одоо түгээмэл гэж хэлж байгаа нь бол энэ огторгуйг намхайг хэлж байгаа болов уу гэж бодож байгаа. Намхай бол огторгуй бол одоо хаасайгүй оршиж идэг юм түгээмэл зүйл шүү дээ. Тэгэхээр чави донид гэдэг нь бол намхайд ингээд донид тийм ээ. Намхай донид дэмбэр мадуу бартал намхай дэмбэр мадуу бээчэр гэв. Чава дэмбэр мадуу бээчэр гэдэг нь түгээмэл өөрөө одоо өмнөөсөө бүтээгүй шүү дээ гэж хэлж байна тийм ээ. Чава дэмбэр мадуу бээчэр чаваах.
Тэгэхээр намхаа дооны дэмбэр мадуу уртаа. Намхаа бол одоо хоосон чанартай. Тэгтэл намхаа өөрөө дэмбэр мадуу учраас намхаа дөнгөд дооны ч гэсэн дэмбэр мадуу байх ёстой юм уу гэдэг маягаар одоо энэ дүмажэ дэмбэр мадууна ди дооны дэмбэр мадуу гойвортал мадууа дийж чөдө дэмбэр мадууна чөдөгийн дооны дэмбэр мадуу гойвортал дэдвэж өдөөна чавын дооны дэмбэр мадууна гэдэг нь чава гэдэг нь түгээмэл гэдэг нь бол огторгуйг хэлж байгаа баха гэж ойлгож байгаа шүү. Тэгэхээр чавын дооны дэмбэр мадуу вартал чава дэмбэр мадуу гэж гэдэг нь намхаа дэмбэр мадуу гэж ирэхэд яг таарч байгаа биз тийм ээ. За тэгэхээр энэ дээр чава гэдгийг бол нөгөө чав мачвын чав гэдгээр биш чава гэдэг нь бол түгээмлийн утгаар түгээмэл гэдэг утгаар нь бол одоо огторгуйг хэлж байгаа болов уу гэж ингэж ойлгож байгаа шүү. За чава дэмбэр мадуу бичэр чаваха. Шаян домбоны дэмбэр мэвартал. Домбоны дэмбэр мэвартал домбоны дэмбэр мэвээчэр. За донид өөрөө хоосон чанар гэдэг зүйл өөрөө үннээсээ бүтээгүй юм уу дэмбэр мэвартал. Домбоны гэдэг нь юу гэсэн үг гэхээр хоосон чанар өөрөө бас хоосон чанартай. Тэр хоосон чанарын хоосон чанар нь бол өөрөө бас үннээсээ бүтээгүй. Дэмбэр мэвээчэр. Яг тэгвэл домбонид өөрөө юу вэ? Дагвайн өөрөө гүндэг юм. Тэгэхээр донши чөжин домбонид тавих юм бол дид ингээд донид буюу ёндов дэмбэр мадууа юм бартал. Дид донши чөжин дүжир домбонид дэмбэр мадуу бээчэр гэж тагслаа гадаа шүү дээ тийм үү. Шаян домбоны дэмбэр мэвартал домбоны дэмбэр мэвээчэр мадууна дэртэл домбонижийн шаван дэмбэр мэвээчэр. Домбонижийн шаван буюу намхаа шаван гэж тавьсантай адилхан домбонижийн шаван гэж тавих юм бол домбонидийн ёндов буюу домбонидийн донши чөжин дүжирийн шаван болсон тэр домбонид нь өөрөө дэмбэр мадуу байж. Мадууна сон гэж. Мадууна сон гэдэг нь мөн адилхан өмнө гарч ирсэнтэй адилхан даа мадуу гэх юм бол хайлын шурвайн гэж тийм хайлын шурвайн. Яг тэгвэл домбонижийн шаван дэмбэр мадууа даа мадуу домбонижийн шаван дэмбэр мадууа даа мадуу гэдэг чинь юу гэсэн үг вэ? Домбонижийн шаван дэмбэр дүү гэсэн санаа. Тэгвэл домбонижийн шаван маян бартал. Тийм ээ. Домбонижийн шаваанда дэмбэр дүүва шавгаан шиг домбонид өөрөө дэмбэр мадууа юм байж. За ингээд жоохон домбонид ч жоохон толгой эргэж магадгүй зүнээс биш. Тэг хэцүү юм бол алга байна тийм ээ. Зүгээр думажэ одоо дэндүү шаван гүндэг ёндов тавьж байгаа л асуудал байна шүү дээ тийм. Мадууна сон дэртэл донид зэмбийн цадмаа дийн донид зэмбийн цадмаа дийн шаван маян багаан шиг. За тэгэхээр хажигт өөрт нь хэлж ин те. Донид зэмбийн цадам болвол домбонидийн шаван маян багаан шиг. Одоо хажиг чиний хар болвол домбонидийн зэмбийн цамаа болвол уул нь домбонидийн шаван дээр тавих ёстой байтал чи тавиагүй тийм ээ. Домбонидийн зэмбийн цамаа дийн шаван маян багаан шиг. Домбонидийн шаван маян бээчэр. Одоо тэгэхээр нөгөө даа мадуу гэх юм бол тийм ээ. Мөн юмын тавих ёстой зүйлийг тавиагүй. Домбонидийн зэмбийн цадам домбонидийн шаван гэж тавиагүй. Биш гэсэн. Тэгээд домбонид өөрөө домбонидийн шаван сая болсонгүй тийм маян байж. Чима дэртал гэдэг нь домбонидийн шаван маян бартал дээдийн ёндовжийн донши чөжин дүжирийн шаван маян бээж. Дээдийн гэдэг нь домбонид бол домбонидийн ёндовжийн донши чөжин дүжирийн шаван маян бийчэрдээ дээдийн донши чөжин дүжирийн ёндов юм бээж. Дэртал дэр жирийн ёндов ёбичэрдээ дээдэн ёндовжийн шинтэн ёбэж. Дээдэн ёндовжийн шинтэн ёбэж. Тэгээд домбонидийн донши чөжин дүжирийн ёндов юм бэж. Дэртал домбонидийн донши чөжин дүжирийн ёндов ёбэж. Ёбичэрдээ домбонид донши чөжин дүжирийн донши чөжинтэн ёндовжийн шинтэн ёбэж.
Яг өмнөхтэй адилхан тийм ээ. Нөгөө сүг дээр ярьсантай адилхан одоо энэ дээр бол яг тэр маягаар орж ирж байна шүү дээ тийм ээ. Дэр жирвийн ёндов ёвэчэрдэ дээдэн ёндовжийн шинтэн ёвэчэр гэдэг нь домбоо нийтийн донши чэжэндэн ёндовжийн шинтэн ёвэчэр. За мөн юу гэж шаян дангын намжидлаа сүгнэ намчинжийн баржин чой тамжижээ дэндүү цанид сүм дан гэж. За дангын лэгшид юм бод юу гэсэн гэхээр сүгээс эхлээд намчин хүртэл бүх юмсд болвол цанид сүм буюу шаван, ёндов, гүндэг бүгд бол байна гэсэн тийм ээ. Цанид сүм дан дээлан овооны мэцүүл сүмдүү чэна сүмба мэтэ бартал. Тэгэхээр ажиг чинийхаар бол мөн дангын лэгшид юм бод сүгнэ намчинжээ бардуу чой тамжи цаны сүм тавьсан мөн овооны мэцүүл тийм ээ. Цанийн овооны мэба, живан овооны мэба, дон домбон овооны мэба ингээд энэ овооны мэбийн цүл сүмдүү чэна сүмба тийм ингэж ялгаж зарилгалсан нь бол болохгүй юм уу гэж тийм буруу юм уу? Намхан шаваанла живан овооны мэцүүл чэ мэрэг бичэр. Намхан шаваанла живан овооны мэцүүл чэ мэрэг бичэр. Ажиг чинийхаар бол намхан шаваанла живан овооны мэцүүл чэ мэрэг бичэр. Яг тэгвэл намхан шаваан уч. Намхан шаваан гэж тавьчихаар намхаала живан овооны мэцүүл байхгүй учраас намхан шаваан чэ мэрэг бичэр. Тийм ээ? Мадумнасон. Дэни жэн шэнжи довжи жуа инжи дагнижи маян бис дийчэр дэни живан овооны мэба нид жэвийн доцэгдэ намхан шаваанла живан овооны мэцүүл чэжэ ямбар тал мадуба дийчэр дэна намхан шаваан ранги жүжэнла жэвартал дэвэчэр дэна намхан шаваан маян бартал дэвэчэр. Хэрвээ намхан шаваан гэд нэг юм тавилаа тийм үү? Намхан шаваан гэд нэг юм тавилаа тэр шаваан нь ранги жуула дэна жуа гэдгийг хүлээн зөвшөөрөх юм бол намхан шаваан биш болно шүү дээ тийм ээ. Намхан шаваан биш болно. Хэрвээ намхан шаваан мөн гэж тавих юм бол намхай дингийн шаваан тавих юм байхгүй болчихно. Яг гэвэл шаваан гэдэг чинь ранги жүжинла дэна жава юм тавих хэрэгтэй. Гэтэл намхаа бол ранги жуула дэна жава байхгүй шүү дээ тийм мөнх юм чинь одоо шалтгаанаас үүссэн гэх юм баггүй. Ранги жуула дэна жуа гэж ярих юм байхгүй болчихно. Тэгэхээр шаваан маян бартал. Намхан шаваан гэж тавих юм бол намхай жойж ранги жуула дэна жуа юм бартал. Тэ? Ранги жүжинла жава бартал. Намхай шаваан юм бэжэр. Ямбартал намхай шаваан юм бэжэр. Намхан шаваан биш гэх юм бол одоо өөр юу тавих юм? Тэ? Намхай зэмбийн цадам тавих юм уу? Түүнээс эсвэл өөр юм тавих юм уу? Хажигаас л ингэж л асуух гэдэг шүү дээ, тийм ээ. За цааш. За 16-ниэс гэж байна. 16-ний намхай зэмбийн цадам намхай шаваан юм гэж. Намхай зэмбийн цадам. Намхай зэмбийн сарду милүүрэгва тийм ээ. Намхай зэмбийн сарду милүүрэгва бол буюу намхай зэмбийн цадам намхай шаваан юм. Намхай зэмбийн цадам шивийн даажугийн жүгшэр рангийн цанижис дува ам дүүр доодагва намхай гүндэг. Дэр дүүийн домба намхай ёндуу юм. Эсвэл намхай зэмбийн догвын шиншэр рангийн цанижис мадуба намхай ёндуу хайлан биш жан чог гэж тийм. Намхай зэмбийн догвын шиншэр рангийн цанижис мадуба намхай ёндуу гэж одоо хэлсэн ч болно гэж. За энэ бол өмнө бид зөндөө ярьсан тийм ээ. Тэгэхээр тайлбарлах шаардлага байна. Хонорэ чимадэ мэтэ бартаал гэж. За хажиг юу гэж? Чимадэ мэтэ бартаал гэж. За аранлаг одоо таны тавьсан намхай зэмбийн догвын шиншэр рангийн цанижис мадуба намхай ёндуу гэж тавьж байгаа ч юм бол таарахгүй. Яг гэвэл дөдөби дэ догвээч гэж. За дөдөба намхай зэмбийн догвын шиншэр рангийн цанижис мадубаг дөдөба доголж байгаа шүү дээ. Тэгэхээр наадах чинь намхай ёндуу гэж тавьж таарахгүй гэж. Дөдөбэ дэ догвээч дэр таал дөдөба дэ догвартал дөдөбис тийм ээ. Дөдөбис одоо Симзамби ёс ирж байгаа шүү дээ тийм үү? Симзамби ёс ирж байгаа. Тэгэхэд наадха намхан
намхай зэмбийн догвын шиншэр ангийн цанижис мадуува намхай ёндуу гэж тавьчих юм таарахгүй. Наадах чинь дөдөөва бас одоо яг энэ дагуу нь хүлээн зөвшөөрдөг, яг энэ дагуу нь таньж мэддэг юм аа. Тийм учраас наадах чинь намхай тэнгэр хоосон чанар буюу ёндуу гэж тавьж болохгүй. Дөдөөва дэ догвичэр. Дөдөөва дэ догвартал дөдөөбээс намхаатан дээ зэмбийн цадам зай шинжис домбор догвичэрна дэр мачаа гэж. Дэр мачаа. Дөдөөви намхаатан намхай зэмбийн цадам зай шинжи домба догна намхай зэмбийн догвын шиншэр арингийн цанижис мадуува намхай ёндувдуу дөдөөви догви мачаа гэсэн үг тийм үү? Тийм үү? За ахаад хэлье. Дөдөөва намхайдан намхай зэмбийн цадам зай шинжийн домба догна намхай зэмбийн догвын шиншэр арингийн цанижис мадуува намхай ёндувдуу дөдөөви догви мачаа. Нэг ёсондоо намхайдан намхай зэмбийн цадам зай шингийн домба юм ба тоглоно гэсэн. Энэ сүүлийн энийг бол аранлаг хүлээн зөвшөөрч штэ тийм ээ. Сүүлийн энэ хэсгийг бол аранлаг хүлээн зөвшөөрч байна. Харин энийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм ээ. Энийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн санаа. Намхайдан намхай зэмбийн догвын шиншээр ангийн цанижис мадуува намхай ёндуу гэж дөдөөва бол тоглож чадахгүй. Товчхондоо тэгж хэлэх гээд штэ тийм. Намхай зэмбийн догвын шиншэр арингийн цанижис мадуува намхай ёндувдуу дөдөөва тоглохгүй. Тэгвэл дөдөөва бол намхайдан дээ зэмбийн цадам зай шингийн домбоо бол тоглоно гэдгийг төлөвшөрч байгаа. Дэр мачаа гэдэг тэгсэн хариулт шүү дээ тийм ээ. Дэр тал дөдөөбээс намхай зайсуу мадуубар догвичэрдээ. Яагаад зай шингийн домбоо яаж тоглож байгаа юм бэ гэхээр Сэмзамбийн додваа даржийн зай шингийн домбоо юм уу гүү юм уу гэдэг чинь одоо гол асуудал шүү дээ тийм. Хэрвээ дөдөөви намхайдан намхай зэмбийн цамаа зай шингийн домбоо доглоно гэдгийг аранлаг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ энэ зай шингийн домбоо доглоно гэж байгаа чинь Сэмзамбийн додваа даржийн Сэмзамбийн хүлээн зөвшөөрдөг тэр зай шингийн домбоо тоглож байгаа юм уу гүү мүү гэдэг чинь л одоо хамаг гол учир энд байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр одоо тэрийг тайлбарсан. Дэртэл дөдөөви намхай зайсуу мадуубар догвичэр. Зайсуу мадууа. Дээд оймдуу догвичэр шина мачав самсуу мачавартаа гэж. Оймдуу догваа ин гэж тийм. Нэг ёсондоо дагваа гэж тоглож байгаа. Намхай дагваа учраас зайсуу мадууа. Намхай мөнх учраас тийм одоо ямар нэгэн эд материал тийм юмнаас бүтээгүй гэсэн санаа. Зайсуу мадууа. Дөдөөвийн одоо тэр зай шингийн намхай зэмбийн цадам тэний зай шингийн домбоо гэдэг нь намхай өөрөө зайсуу мадууа учраас намхай зэмбийн цадам намхайдан намхай зэмбийн цадам хоёр бол зай шинба юм а гэдэг тэр талаас нь ярих гэдэг шүү дээ. Яагаад гэвэл намхай зайсуу мадууа юм а гэж. Зайсуу дүүа болчих юм бол дөдөөвийн ёсонд зайсуу дүүнэ ой болчих шүү дээ тийм ээ. Зайсуу дүүнэ ой болчих. Намхай бол зайсуу мадууа юм. Яагаад тэгэхээр оймдуу догвичэр гэдэг нь нэгсэндөө тэр юу гажигма маянба тий. Чөдөн гажигма маянби шинтүмба юм бар дугва гэлж байгаа шүү дээ тийм ээ. Дагваа юм бар тоглож байгаа. Оймдуу догвичэр шина мачив сонсоо мача барт дөдөөба бээр намхай Коран зэмбийн догбын шиншэр арингийн цанижис дүүр дөдвичэрдээ гэж. Намхай Коран зэмбийн догвын шиншэр. Намхайг яг өөрийг нь барьж байгаа. Намхай Коран зэмбийн догвын шиншэр гэдэг нь намхайг яг өөрийг нь бодож байгаа тэр одоо бодлын одоо тэр анхаарал хандуулж байгаа тэр суур болж арингийн цанижис дүүр дөдвичэрдээ тий. Намхай Коран зэмбийн догвын шиншэр арингийн цанижис дүүр дөдвичэрдээ дөдөөви намхай Коран зэмбийн догвын шиншэр ёдур додва гаан шиг дэ ёна арингийн цанижис дүүвийн чаваа хайлан бичэр. Ёна арингийн цанижис дүүвээ хайлан жаа. Ёна арингийн цанижис дүүвийн чав гэж үздэг. Дөдөөви ёсон. Тэгэхээр намхай бол намхай Коран зэмбийн догвын шиншэр намхай Коран зэмбийн догвын шиншэр тэгээд ёна арингийн цанижис дүүвийн чаваа.
их айхтар хэцүү биш бахаа л гэж бодож чинь тийм ээ. Гайгүй ууз. За тэгтээ анх зүгээр одоо урд нь юу үзээгүй улсуудад бол хэцүү л дээ. Одоо энгийн улсууд бас сонсож байгаа тийм ээ. Дүмтаа үзээгүй, дагриг одоо энэ юмнуудыг сайн үзээгүй улсуудад бол жоохон төвхтэй байж магадгүй. За Цацингийн лам нарт бол гайгүй байхаа гэж бодож чинь. Дэ ёна рангийн занижи дөө чава хайлмдээ. Энэ дөдөвийн угаасаа зайвын дүмтаа штэ тийм ээ. Ёна рангийн занижи дөө чава хайлцсан. За мөн цааш ян хонарэ намхан донёд намхай зэмбийн цадмын донёддан гэж. За намхан донёд намхан одоо хоосон чанар бол намхай зэмбийн цадмын донёд гэж. Намхай зэмбийн цадмын намхайг одоо таньж мэдсэн тэр шалгадаг ухааны бас хоосон чанар юм а гэж. Тийм ээ. Намхан донёд намхай зэмбийн цадам гэдэг чинь бол оюун ухаан шүү дээ. Намхай гэдэг бол мөнх юм. Түүний хоосон чанар бол намхай зэмбийн цадам буюу тэр оюун ухааны бас хоосон чанар. Донёддан гэж тийм. Намхан донёд намхай зэмбийн цадмын донёддан намхай зэмбийн цадмын донёд намхай донёд хайлан рэгвартал. За хоёр тал руугаа тий. Намхай зэмбийн цадмын донёд нь ч гэсэн намхайн донёд гэж. Ингэж хүлээн зөвшөөрвөл одоо болох юм уу гэж. Рэгвартал намхай зэмбийн цадам намхайн шаваа юм бичэр. Намхай зэмбийн цадам бол намхайн шаваа ин гэж аранлаг өөрөө тавьсан шүү дээ тийм ээ. Намхай зэмбийн цадам намхайн шаваа юм бич даг. Дөна намхайн донёд дүжээ домбониддан намхай зэмбийн цадмын донёд дүмажээ домбонид юм бартаал гэж. За энэ бол бас зүй ёсны асуулт тийм ээ. Намхан донёд намхаа бол өөрөө дүмажээ шүү дээ. Тэгэхээр намхан донёд бол дүмажээ домбонид байх хэрэгтэй. Тэгэхэд намхан донёд бас намхай зэмбийн цадмын ч гэсэн донёд ингээд тавьчихаар цадам өөрөө дүжээ буюу мэрдэг бай юм. Мөнх ус юм. Тэгэхээр намхан донёд намхай зэмбийн цадмын донёд болчих юм бол намхан донёд дүжээ домбонид юм бартал. А намхай зэмбийн цадмын донёд намхан донёд гэд хэлчих юм бол намхай зэмбийн цадмын донёд дүмажээ домбонид юм бартал. Дөдвичэр. Дөна дөдвичэр гэдэг нь одоо та тэгж одоо хэлсэн шүү дээ гэсэн маягтай тий. Намхай донёд намхай зэмбийн цадмын донёд намхай зэмбийн цадмын донёд намхан донёд дөдвичэр. Дөдвичэр. Дөна дүжээ домбонид нь дүмажээ домбонид мянгалва имбар талуу шина гэж. Дөба ино гэж. Дүжээ домбонид тий мөнх бус зүйлсийн хоосон чанар, мөнх юмны хоосон чанар бол хоорондоо харьцлах юм байхгүй гэж. Хоосон чанарыг ярьж байгаа шүү. Тэр дүжээ дүмажээ дээр нь биш, тэрний дээр байгаа тэр хоосон чанар. Түүний тэр оршихуй болсон хоосон чанар нь бол хоорондоо харьцлах юм байхгүй маа гэж. Мөнх юмны хоосон чанар, мөнх бус юмны хоосон чанар бол тэр хоосон чанар нь бол хоорондоо харьцлах юм байхгүй гэж. А мөнх юм мөнх бус юм бол хоорондоо одоо эсрэг тесрэг тийм ээ өөр. Тэгэхээр дүжээ домбонид дүмажээ домбоны мянгалва ямбар талуу шана дөба ино гэж. Она намхай зэмбийн цадман донёдон намхан донижи шинтүн мэвэр тал. Хэрвээ тэхгүй гэвэл тийм ээ эсрэгээрээ мянгалва маян галваин гэх юм бол намхай зэмбийн цадман донёдон намхан донижи шинтүн мэвэр тал. Намхай зэмбийн цадам намхайн шаваа маян бичэр. Хэрвээ биш гэх юм бол тийм намхай зэмбийн цадам намхайн шаваа бас биш бол дөм минутэ сүгзэн цадман донёдон сүги донижи шинтүн явэчэр. Дэртэл гэдэг нь сүгзэн цадман донёдон сүги донижи шинтүн явартал сүгдэн цадмаа зай шингийн домбаа дэ дийн шинтүн имбичэрдэ. Шинтүн имбичэрдэ намдэллээс. За намдэллаа дичэр нийдун гаян ба дэни диян динидин гэж. За баг ойлгомжтой байна тийм ээ. Дичэр нийдун гаян ба гэж. За тэр одоо зай шингийн сүгзэн цадмаа зай шингийн домба тий сүгдэн цамаа нийги зай шингийн домба гаян ба дэни диян динидин гэж. За нэг нь нэгийнхаа одоо хоосон чанар мөн гэж. Жишээсүн бэчэр. Товчхондоо сүгзэн цадмын дингийн донёд сүги донёдын сүгзэн цамаа дингийн донёдын дичэр нийдун гаян ба дэни тэр нь бол диян динидино.
Дэний дин гэдэг нь хоосон чанар, домбооны дин гэсэн санаа тий. Түүний ч гэсэн хоосон чанар. Зайшингийн домба. Зайшингийн домба Гаянба дэ болвол нөгөөдгийнхөө ч гэсэн хоосон чанар мөн гэсэн санаа. Шээс үн гэж хэмээн зарлилсан гэж. Дэла хонарес. За өдөөс нь юу гэж. Живул хайжинжийн сүгдан дээзэмби намчин зайшингийн домба дэ. За живул хайжин гэдэг нь бол за ийг л одоо бодгаалыг хэлж байгаа тий. Сайжин гэдэг одоо бурхан багшийн намтар дээр гардаг шиг тийм. За живул хайжин гэдэг нь ийг л нэг бодгаал одоо хангай гэдэг шиг тий. Хангай одоо дорж бат гэдэгтэй адилхан нэг хүний нэр. За түүний дүрс бие дүрс одоо бие. Түүний биеийг одоо болгоож байгаа бурхны оюун ухаан тий. Живул хайжинжийн сүгдан дээзэмби намчин зайшингийн домба дэ дээзэмби намчингийн донид юм бартаал гэж. Тэгээ живул хайжингийн сүг зэмбийн намчингийн донид юм бартаал. За энэ их бас их уран багсал байгаа шүү дээ тийм ээ. Яг үрхээр сүгдэн сүг зэмбийн цадмаа зайшингийн домба болвол сүг эдингийн донид сүгзэн цадмаа дингийн донид гэсэн тийм ээ. За тэгвэл ийг л одоо хангайгийн бие болоод түүнийг танин мэдж байгаа тэр бурхны оюун ухаан зайшингийн домбач нь ийг л хангайгийн тэр биеийг одоо танин барьж одоо болгоож байгаа бурхны оюун ухааны хоосон чанар муу юм уу гэж. Живул хайжинжийн сүгдан дээзэмби намчин зайшингийн домба тэ дээзэмби намчингийн донид юм бартал. Сүгдэн сүгзэн цадмаа зайшингийн домба тэ сүгзэн цадмаа донид юм би чи дакха. За түрүүн тэгж хайлгнсан шүү дээ тийм ээ дакха. 2 минутэ дээзэмби намчинжийн донид овнигүй юм бэ ч. Дээзэмби гэдэг нь живул хайжингийн сүг зэмбийн тийм ээ сүг зэмбийн намчингийн донид гэдэг чинь тэр бурхны оюун ухааны тэр хоосон чанар гэдэг чинь бурхны тэр овон нийтгүй штэ гэж. Тийм ээ. Овон нийтгүй буюу тэр одоо мөн чанар номын одоо лагшин мөн чанарын одоо лагшин шүү дээ гэж. Живул хайжингийн сүг зэмбийн намчингийн донид болвол овон нийтгүй юм бэ чир. Ямбартал дэ яваагаан шиг тийм ээ. Тэр намчингийн овон нийтгүүдээ яваагаан шиг. Раншин намдаггийн чар журвын овониггүй хайлан говь чиршэна даг чима мадува хоноо гэж. Раншин намдаггийн чар журвын овониггүй хайлгнахгүй гэж. Даг чима бол даг чима гэдэг нь раншин намдаггийн чар журвын овониггүй хайлан говь чиршэна мадува хоноо гэж. Мадува хоноо. Даа мадуу гэж. Раншин намдаггийн чар журвын овониггүй хайлгнахгүй гэсэн үг. Хүлээн зөвшөөрөхгүй раншин намдаггийн чар журвын овониггүй гэж байхгүй гэж л гэж. Тэгвэл живул хайжинжийн сүгдан дээзэмби намчин зайшингийн домба дэ дийн донид имбартал дийн доны яваагаан шиг. Намчин живул хайжинжийн сүгдан зайшингийн домба дэ дийн донид маян бич. Чима мадувна гэдэг нь намчин живул хайжинжийн сүгдан зайшингийн домба дэ дийн донид маянба даа мадуу гэдэг дийн донид ин гэх юм бол живул хайжинжийн сүгжийн донид довын гансыг яна овон нийтгүй цамай довын гансыг ин гой уртал. Тийм ээ. Живул хайжинжийн сүгжийн донид довын гансыг яна овон нийтгүй цамай довын гансыг ин гой уртал. Гой уртал тийм овон нийтгүй цамай довын гансыг ин гой уртал яагаад үг гэхээр живул хайжинжийн сүг эдингийн донид дэ живул хайжинжийн сүг зэмбэ намчингийн дингийн донид юм бич. Живул хайжингийн сүг зэмбийн намчингийн дингийн донид чинь овон нийтгүй юм бэ ч гэж ингэж өгөх гээд байна шүү дээ тийм үү. За овон нийтгүй цамай довын. За живул хайжингийн сүгжийн донид довын гансыг яна овон нийтгүй цамай довын гансыг ин гой уртал. Дэ яна живул хайжинжийн сүг зэмбийн намчин живул хайжинжийн сүгдэн зайшин маянбар довын гансыг ин гой. Дэ яна овон нийтгүй цамай довын гансыг ин гой вечэр. Чима дэртэл дээдэн зайшингийн домба дэ овон нийтгүй юм биш. Дэ зайшингийн домба гэдэг чинь
живүүл хайжингийн сүгдэн, живүүл хайжингийн сүг зэмбийн намчин зайшингийн домбог хэлж байгаа шүү дээ. Живүүл хайжингийн сүгдэн, живүүл хайжингийн сүг зэмбийн намчинний зайшингийн домбоо дээр овоо нэгдгүү юм бичэрдээ дээ зэмбийн намчингийн донид юм бичэр. Сүгзэн цамаа зайшингийн домбоо чинь сүг эдингийн донидын сүг эдингийн донид чинь нөгөө нэг сүгзэн цамаад ингээд донид мөн гэж хэлсэн шүү дээ. Яг л тэр хэрэг ба. Тийм ээ. Тэгвэл одоо живүүл хайжингийн сүг зэмбийн намчин зайшингийн домбоо чинь намчингийн дэнгийн донид ч бас мөн болох гэдэг шүү дээ. Намчингийн дэнгийн донид гэдэг чинь өөрөө юу хэлж байгаа вэ гэхээр намчингийн бурхны нэг лагшин болсон овоо нэгдгүү шүү дээ гэж ингэж дагч авха. Дамбуу дэртал дэ яна живүүл хайжингийн сүг дэ зэмбийн намчинд зайшин маянбар дугуйн гансыг ингой. Дэ яна живүүл хайжингийн сүг зэмбийн намчин живүүл хайжингийн сүгдэн зайшин маянбар дугуйн гансыг ингой бэчэр. Чима дэртал гэдэг нь живүүл хайжингийн сүгдэн зайшин маянбар дугуйн гансыг ингой уртал чирэл юлла дэвийн сүнзэн зайшин кивгийн гансыг яна нан шивала дэвийн сүнзэн зайшин кивгийн гансыг ингой бэчэр. За сүгзэн зайшингийн домбоо гэдэг чинь гол нь энийг хэлж байгаа байна шүү дээ, тэ. Чирэл юлла дэвийн гэдэг нь гадна талын оронд харгалзах, тийм үү, харгалзсан сүнзэн зайшин гэдгийг сүмадан зимба гэдэг, сүма зимба гэдэг нь гадна талын тэр одоо орон, гадна талын объект болоод түүнийг барьж байгаа оюун ухаан хоёр бол хоорондоо ямар ч хамааралгүй тус тусдаа гэсэн энэ ойлголтыг няцааж байгаа ийм бодгал байх юм бол нан шивала дэвийн гэж дотоод одоо тэр оюун ухаанаас харгалзаж гадна талын тэр орон болоод түүнийг барьж байгаа оюун ухаан хоёр бол тусдаа гэдгийг бол мөн няцаасан ийм бодгал байх ёстой юм а гэж. Чирэл юлла дэвийн сүнзэн зайшин кигвийн гансыг яна нан шивала дэвийн сүнзэн зайшин кигвийн гансыг ингой бэчэр. Кигвийн гансыг ингой бэчэр. Гой бэчэр. За яг энэ хэсэг бол бас одоо өчтөр бид нар уншсан тэр Банчин соном давг ламын одоо Дангай намжид болсон Убали Принва гэдэг ном байгаа тийм ээ. Убали Принва. Тэн дээр бол бас энэ тухай бол нарийн бас дэлгэрэнгүй бас гардгаа. Тэгэхээр бид нар тэрийг одоо унших санаа байгаа. Тэгээд тэрийг уншвал тухай бас дахин бас ярих боломж бас биднэрт гарах баха. Тэгэхээр улам баттгаж бас үзэх боломж гарах болоо гэж бодож байна. За цааш нь ян хон арай сүг сүгзэн догвын шиншир арангийн цанижис мадуба гэж сүг зэмбийн догби шиншир арангийн цанижис мадуба сүги янду юмба метебартаал гэж. За сүг сүгзэн догвын шиншир арангийн цанижис мадуба сүги янду бишээ гэж хэлдэг тийм ээ, бишээ. Уул нь мөн гэж тавьсан шүү дээ 10 сүг сүгзэн догвын шиншир арангийн цанижис мадуба сүги янду ин гэсэн. За хажиг юу гэж метебартаал дэ зэмбийн догвын шиншир арангийн цанижис дүвичэр. Сүг сүгзэн догвын шиншир арангийн цанижис мадуба биш харин арангийн цанижис дүүа шүү дээ гэж. Да мадуна дэж байж дэртэл дэ зэмбийн догвын шиншир мэрдэгва юм бэчэр. Сүг сүгзэн догвын шиншир мэрдэгва шүү дээ. Мэрдэгва учраас шаваан болно. Шаваан болчоор арангийн цанижис дүүа болно гэж хэлгээд байна шүү дээ, тийм ээ. Догвын шиншир мэрдэгва юм бэ. Дэртэл дэр ё дэр дагвама юм бичэр. Ёна дагваад мэрдэгва гарын юм би чаваа бол сэмзэмби лүгт ч гэсэн адилхан шүү дээ, тий. Тэгэхээр сүг сүгзэн догвын шиншир ё. Сүг сүгзэн догвын шиншир яваа гаан шиг дагвама юм бичэр. Дагвама юм болохоор мэрдэгвагаас өөр одоо юу байхгүй шүү дээ гэсэн санаагаар, тийм ээ. Өөр одоо очих газар байхгүй. Тэгээд дагвама юм бичэр дэртэл дэр цамаа дүү бичэр. Дэр цамаа дууга гэдэг нь сүг сүгзэн догвын шиншир цамаа дүү бичэр. Дэртэл догвади шинши им бичэр. Шинши им бичэр. Чима мадумна гэдэг нь догвади шинши им бадам. Шинши биш. Шиншир гэхээр өөр тий. Чима мадумна тэгээ дагва юмбартал мадувади чирна мача. Чима мадумна гэдэг нь догва юм би шинши им бадам аду. Шинши маянна тэгээ дагва юмбартал.
Тэ сүгзэн доггүй сүг зэмбийн доггүй шиншээ дагва юм бартал. Сүгзэн догба дийн шиншээ шиншээ мадуба дээчэр гэж хэлгээд байна шүү дээ. Мадуба дээчэр на мачо чаа мачо гэж. Чаа. Шиншээ имба мадумна дэ дагва имби мачо гэсэн санаа. Шиншээ имба мадуна дэ дагва бахалдгүй гэсэн санаа. Дагва имби тэ болж байна уу? Дамбуу дэртэл дэр цамэ дүүбээчэр. Дэртэл цамэ дүүбэртэл догва дийн шиншээ имбичэр. Чима мадуна дэ дагва имбэртэл мадува дийчэр на мачо. Гэдэг чинь юу гэсэн үг вэ? Дагва маян имби мачо гэсэн дагва маян гэсэн санаа. За хажиг сүгзэн доггүй шиншэр мадувдэ гэж. Сүгзэн доггүй шиншэр мадувдэ сүгзэн доггүй шиншэр сүг мадувэчэр. Тэр мачо. Сүгзэн доггүй шиншэр сүг мадувна сүгзэн доггүй шиншэр мадуби мачо гэдэг нь сүгзэн доггүй шиншэр дүү аян гэсэн санаа. Тийм ээ. За энэ одоо чаа мачо энтрийг бас тайлбарлаад тахч та. Утгартай. За сүгзэн доггүй шиншэр мадувдэ сүгзэн доггүй шиншэр сүг мадубичэрна дэр мачо. Дэртэл сүгзэн доггүй шиншэр сүг имба мадубичэр. Сүгзэн доггүй шиншэр гэдэг чинь дүрсийг бодож байгаа тэр бодол тий тэнд бол дүрс бүтэхгүй шүү дээ гэсэн. Сүг имбажиг сүг имбин чажиг мадубичэр. Дэртэл сүг яна доггүй шиншэр сүг маян гой бичэр. Сүг яна доггүй шиншэр сүг маян гой бичэр. Я тэгэхээр энэ дээр чинь одоо юу гэх юм? Жишээ нь одоо би өөрийнхөө одоо бодолд ээжигээ бодхолоор тэр надад миний бодолд байгаа бодогдож байгаа тэр зүйл маань миний ээж муу юм уу биш юм уу? Тийм ээ. Миний надад бодогдож байгаа би ээжигээ бодлоо гэж бодъё л да. Тэ одоо миний ээж гээд одоо ийм тийм гээд одоо гадна дүр байдлаас нь ахуулаад ингэ бодлоо гэж бодоход тэр надад бодогдож байгаа тэр миний ээж зэмбийн доггүй шиншэр ээж дүүлэх үү дүүлэхгүй. Ээж байгаа мөн үү биш үү? Тэгээ ээжээ болъё л да. Тэгээ би сайхан доллар бодож байгаа бодол тэр доллар мөн үү биш үү? Тэр бодолд байгаа доллар чинь тэр яг тэр маягаар ярьж байна те. Сүгзэн доггүй шиншэр сүг имба мадубичэр. Сүгзэн доггүй шиншэр сүг угаасаа бүтггүй штэ гэж. Тэртэл сүг яна дүрсэл юм бол доггүй шиншэр сүг маян гой гэж. Доггүй шиншэр ра залгаад байна штэ те. Доггүй шиншэр сүг маян гой бичэр. Конар дээд зэмбийн доггүй шиншэр сүг явар таал дээд зэмбийн доггүй шиншэр дангойжийн домбын сүг явичэр. Тэртэл дэйн шиншэр дангойжийн дом бодон сүгийн шинтүн явичэр. Тэртэл сүг дээд дэндэн шинтүн имбичэр нам ачаа. Дангойжийн домбын сүг ина тийм үстэй дийн шиншэр дүүийн сүг имбин чаваа байхгүй шүү дээ тийм ээ. Дангойжийн домбын баг хаамаагүй шахав тий. Хонороо дээд зэмбийн доггүй шиншэр сүг явар таал гэж нь те. Сүг зэмбийн доггүй шиншид бол сүг байгаамаа гэж те. Ээжигээ бодож байгаа тэр доггүй атгагийн шиншэр тэр одоо бүр тэр бодлын үнд төсөөр болсон тийм бол ээж байгаамаа гэж хэлэх гээд байна шүү дээ. Байгаамаа. Дээд зэмбийн доггүй шиншэр дангойжийн домбын дагвадан овуу маян би те дангойны маян би дагвадан овуу нэг шинтүн маян би ээж одоо гэх юм уу одоо те сүг явичэр. Тэртэл дийн шиншэр дангойжис домбаадан сүгийн шинтүн явичэр. Явартал сүг дэ дэндэн шинтүн юм бичэр нэ. Сүг өөрөө дагвадан овуу маян дэ шинтүн юм бичэр на маачаа. Энэ бол одоо ойлгомжтой маачаа. Завийн хайлан лаас гэж. Завийн хайлан гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр сүгзэн доггүй шиншэр
дүв мадувын хайлан шүү дээ, тэ. Оноо. За завийн хайланда оноо. Сүг сүгзэн догвын шиншир дон дамбар дүүртал. Завийн хайланд дийчэр. Дэна сүг дон дамбар сүгзэн догвын шиншир дүүртал. Сүг дон дамбар сүгзэн догвын шиншир дүүртал. Дэдвичэр дэна сүг дон дамбар сүгзэн догвын шинэлдүү дүүртал. За шиншир дүү, шинэлдүү дүү хоёр бараг адилхан шүү дээ, тийм ээ. Нэг нь хоёулаа л энэ дүү ра хоёр бол хоёулаа ладангийн намын үзүүлж байгаа, тийм ээ. Сүг дон дамбар сүгзэн догвын шиншир дүүртал. Дэдвичэр дэна сүг дон дамбар сүгзэн догвын шинэлдүү. За шинэлдүү гэх шиншир гэх хоёр ялгаа байхгүй хаа, тийм ээ. Шиншир дүүртал. Догвын шинэлдүү дүүртал. Дэдвичэр дэна дэ дон дамбар сүг шэвийн даян жожоо имбартал. Дэдвичэр дэна дэ нговуу маян бартал. Дэдвичэр чавд намдал жожоо ничэр дэнгөө мин шэсэн бичэр гэж. Жожоо ничэр дэнгөө минс гэж. За тэгэхээр тэр догвын шиншир дүүлж байгаа тэр зүйл бол ойв биш гэж хэлэх гээд байгаа юм. Догвын шиншир дүүртээ биш. Дана сүг дон дамбар сүгзэн догвын шинэлдүү дүүртэлтэй биш. Дана дэ дон дамбар сүг шэвийн даян жожоо имбартал. Сүгзэн догвын шинэлдүү явын сүгдээ дон дамбар сүг шэвийн даян жожоо. Сүг гэж сүг хэмээгдэх тэр нэр томьёоны өгүүлбэрт нь муу юм уу гэж. Дэдвичэр дэна дэ нговуу маян бартаа л гэж. Дон дамбар дэ шэвийн даян жожоо яна дэ нговуу маян би чав гэж хэлгээд байна шүү. Дэдвичэр чавдаа намдал жожоо ничэр гэж. Тэр даян жожоо болж байгаа бол даян жожоо юм ба дэ юу гэж овуу маян гэж хэлсэн байна. Овуу маян гэж. Тэгээ овуу маян ба болчих юм бол мэрдэгва маян ба. Тэгээ сүг маян ба болно шүү дээ, тэ. Сүг маян, овуу маяна сүг маян бол маян би чав шүү дээ, тийм ээ. Дэнгөө чавда намдал жожоо ничэр дэнгөө мин шэсэн бичэр. За цааш нь хажиг Симзамба шиндүү гэж. За Симзамбатай адилхан дөдөөвийн луглаян дөдөөвийн лүгт ч гэсэн арангийн цанижис дүүна дон дамбар дүүвийн чав сэрва мэтэддээ гэж. За Симзамбатай яг адилхан дөдөөвийн ёсонд ч гэсэн арангийн цанижис дүүна дон дамбар дүүвийн чав гэх юм бол болохгүй гэж. Чав сэрва мэтэддээ дөдөөбээс намха рангийн цанижис дүүр дөдвичэрдээ гэж. За ялгаатай байна шүү дээ, тийм ээ. Энэ одоо шууд хараад л ойлгож байгаа үстэй, тийм ээ. Харахад л одоо ойлгомжтой. Яг хөхөр Симзамба бол намха гүндэг юм гэсэн. Гүндэг болох юм бол рангийн цанижис мадува, тийм. Живан овооны мэба. Живан овооны мэба, тийм ээ. Биш цанийн овооны мэба шүү дээ. Гүндэг яна цанийн овооны мэба. А дөдөва бол ёна арангийн цанижис дүүвийн чаваа хайлгаж байгаа. Ёна арангийн цанижис. Тэгэхээр дөдөва бол намха бол арангийн цанижис дүүр дөдвичэрдээ дэ гэдэг нь дэс гэдэг нь дөдөва бээр дэ гэдэг нь намха Коран зэмбийн догвын шиншир арангийн цанижис дүүр дөдвичэр. Дөдвичэрдээ дангай намжидлаас гэдэг нь дангай гişний бүх гэж байгаа. Домраны гэдэг нь домранижис гэдэг нь жавраг марава дөдөва хоёрыг домра гэж бас хэлдэг, тийм ээ. Домра гэдэг нь жавраг марава дөдөва хоёр. Домранижис жавраг марава дөдөва хоёр бээр сүгсуг догви шиншидан да догви найсу аранцанжис дуа кигна дэдэг ёдвар жог мишэдэ цамавала дагви аранцны минно шэсэн бичэр гэж. За энэ лүнгийн утга юу гэсэн үг гэхээр жавраг марава дөдөва хоёр бол дүрс тэргүүтэн догви шинши юм уу, тэ? Шинши ба да догви найсу, тийм ээ. Да миндан да догви най гэж, тийм ээ. Нэр томьёо зүүх одоо тэр нэр дохио зүүхийн оронд бол тийм за орон най гэдэг орон гэж орчуулах хэрэг байгаа ч юм уу, тийм ээ. За зүгээр энгийнээр хэлбэл жавраг марава дөдөва хоёр бол
ямарваа нэгэн зүйлсийг бол нэрлэх, нэр өгөх тийм талаасаа бол өөрийнхөө мөн чанараас бүтсэн гэж үздэг. Хэрвээ тэгж бүтээгүй бол тэр зүйлийг оршиж байх боломжгүй гэж үздэг. Жишээ нь Жаврын Мараваа одоо жишээ нь юу гэдэг ч тэ Танжирын ёсонд юмс бол өөрийнхөө мөн чанараас бүтээгүй. Ингээд өөр бусад зүйлээс шүтэлцэж, харилцан хамаарч иж, шүтэн барилдж иж оршдог юм аа. Дангаараа бол байх бололцоогүй гэж Танжирын ёсонд бол үздэг. Тэгэхээр Жаврын Мараваа тэрэнд юу гэж хариулт өгöd вэ гэхээр хэрвээ ямарваа нэгэн зүйлийг ингээд хайгаад олдохгүй, тэр утга нь байхгүй юм бол тэрэнд яаж нэр өгөх юм бэ гэж. Жишээ нь ширээ, сандал гэдэг зүйл байгаа юу гэвэл бүгдөө байгаа гин тэ. Бурхны шашны бүхэл одоо философи, думта, хүлээн зөвшөөрөгчд бол бүгд ширээ байна уу гэвэл байна. Яаж байгаа юм бэ гэхээр өөрөөрөө тайлбарладаг. Жаврын Мараваа Додоова бол ширээ байгаа учраас тэр ширээ гэдэг зүйлийг хайвал нэг зүйл олдох ёстой. Ямарваа нэг зүйл олдох ёстой. Ширээ гэдэг утга олдох ёстой. Хэрвээ тийм юм олдохгүй бол юуг ширээ гэж нэрлэх юм бэ? Ширээ гэдэг нэр өгөх юм алга байна штэ гэж ингэж бодоод байна. Тийм учраас ширээ байгаа юм бол тэр өөрийнхөө мөн чанараас бүтсэн тэгжиж бид нар ширээ гэж нэрлэж байгаа маа. Ингэж үздэг юм. Тэгэхээр Жаврын Мараваа Додоова хоёр бол дүрс тэргүүтэн гэдэг нь адилхан тийм бүхэл зүйл одоо байгаа орчлонгийн бүхэл одоо энэ оршин буюу бүх зүйлс дүрс тэргүүтэн болоод одоо ширээ сандлаас ахуулаа тийм ээ. Энэ бүх зүйл бол догвын шинший бидний бодол оюуны одоо тэр шинший суур болж идэг тийм ээ. Анхаарал хандуулах тийм суур болж идэг. Мөн даа дугвын одоо нэр зүүх одоо талаасаа бол өөрийн мөн чанараасаа бүтэж байгаа маа. Хэрвээ тийм биш бол тэд нар байх болцоогүй. Тэднийг оршин буй гэж тавьж чадахгүй маа гэж. Жогор мишээд цамаавала дагвын аранцны мино гэж. За тэгэхээр энэ гол үг нь юу гэхээр аранцан гэдэг энэ садмаавала гэдэг нь бол одоо жинхэнэ одоо шалгадаг ухааныг хүлээн зөвшөөрсөн одоо энэ одоо улсуудад бол нийтээр хүлээн зөвшөөрдөг тэр аранцсан бол биш шүү гэж хэлэх байна. Тэгэхээр аранцанжис дүүа гэдэг Додоовадан Жаврын Мараваа Додоовын одоо хүлээн зөвшөөрдөг энэ аранцсан ч юм бол цамаавала дагвын аранцсан биш шүү гэж хэлэх байна. Тэдний бодож байгаа аранцсан гэдэг хэмжүүр ерөнхий одоо энэ цадмайн шүн цадмаавала дагвын аранцсан гэх хоёр бол хоёр өөр юм аа гэж. Шээсэн бич хоонаараа жом мэдээ намхаа давуу хорон зэмбийн догвын шиншээр ангоно мадууна дэ мэ говийн дондуу донтунлэ сумбадар имбичэр шэна донтунлэ сумбадар имбичэр шэна она домра нийжийн додвор мигжи салнай сумба метевартал симзамба ранлуглаян дэдэр говэчэр говэчэр дэртал за энийг юу гэж тайлбарлах юм. За тэгээд шээс химэн зарилгалсан гэсэн тэгсэн чинь наад чинь асуудалгүй гим гарахгүй намхаа давуу тий за одоо жишээ нь намхаа мэт одоо намхаа одоо жишээлээд намхаа коран зэмбийн догвын шиншээр ангоно мадууна дэ мэ говийн дондуу донтунлэ сумбадар ин гэж. За донтун гасан мэгжээд айлцсантай адилхан айлцсан шиг намхаа коран зэмбийн догвын шиншэр ангоно мадууна мэвийн чав тий намхаа болвол коран зэмбийн догвын шиншээр ангоно мадууна дэ мэ говь гэж донтунлэ айлцсантай адилхан ийм утгаар хэлж байгаамаа энэ дээдгчин гэх юм бол тэгвэл онцгойлон энэ домраа нийжис гэх ямар хэрэгтэй гэж өөдөөс нь асууж штэ тийм ээ. Энд тэгсэж дангай намжидлаа домраа нийжис сүгсүг догвын шиншид даа догвын найсу ранцанжис дүүа кегна дэдэг ёдур
жог мишээ гэд домраа гэж жавраг марава додоо хоёрыг онцгойлоод тэр хоёр бол ингэж үздэг энэ тэргээ тайлбарсан. Тэгсэн чинь хойноос нь юу гэсэн наа чи асуудал юусоо болох юм байхгүй. Намха Коранзимбийн доггүй шиншээр ангуна мадуна дэ мэвийн чав гэдэгтэй чинь л яг адилхан донтунд намха Коранзимбийн доггүй шиншээр ангуна мадуна мэвийн чав гэж айлцсантай адилхан тэр утгаараа л ингэж бодож байгаа юм гэхээр тэгвэл домраа нийжис тийм ээ ингэж боддог гэж бүр онцгойлж ингэж зарлах нь ямар хэрэг байсан юм бэ? Домраа нийжис додвор миги салнаа сумба митэ бартал. Симзумба ранлугла ян дэдэр говичэр. Дэртэл ранлугла. Намхай шинши дэр шиншир гэсэн санаа тий. Намхаа зэмби намхаа за энэгээр намхаа шинши дэр рангойно ёви чирдэ дэ дэр ёви чир. Чавдэ ёна рангойно ё гови чирдэ даг яндаг ина ранжужин даг яндагийн гой вечэр. Ранжужин даг яндагийн гой вечэр. Намхай шинши дэр рангойно ё вечэрдэ дэ дэр ё вечэр. Чавдэ ёна рангойно ё гой вечэрдэ даг яндаг ина ранжужин даг яндагийн гой вечэр. За энэ юу тайлбарлах юм те. Ёна рангойно ёва. Ёна рангойно ёвин чав. Ёна рангойно ёвин чав. За энэ бол өөр үг шүү дээ тийм ээ. Рангойно. Ёна рангойно ёвин чав. Тэрэн шиг намхай зэмбийн шиншир рангойно ёо. Намхай шинши дэр гэдэг нь шиншир рангойно ёо гэсэн санаа. Чавдэ ёна рангойно ёо гович. Симзэмби лүглээ тийм ээ. Ёна рангойно ёо гович. Даг яндаг яна ранжужин даг яндагийн говэж. За шаян нянто дэнижис намхаа рангийн цанижи дүүр додуртал дангэ намж. За нянто дэнижис намхаа рангийн цанижис дүүр додуртал намхаа бол арангийн цанижис дүүр додваа имбартал дангэ намжитла ганла даа догвын ойжин юлдэ дондын овр ранцанжис дүүна даа бэрэл жайвала медовр мингийн лоо жэва сугжин жон ёт модчанс сүгсэг даа догвын найдан догвын шинши юмбате арангийн цанижис дуула жон дөр мижуроо шэ нянто дэвадаг мра модчин дао гэж. Даос. За энэний утгыг энэ хойно тайлбарсан юм яа. Шэ химэн тийм ээ. Химэн шэ сүгзэн догвын шинши юмба арангийн цанижис дүүр додвор сүмбэж сүгзэн догвын шинши юмба шиншир гээгүй ш одоо. Шинши юмба арангийн цанижис дүүр додвор сүмбэж. Жавраг маравын ванду жайсоо шэна мэтэд ингэж хэлсэн нь бол жавраг маравын хувьд бол ингэж үзэж байгаамаа гэж хэлэх гээд байна. Жавраг маравын хувьд бол жавраг марав думта марава жавраг марава бол сүгзэн догвын шинши юмба арангийн цанижис дүүр додваа юм гэж. За ингэж бол үздэг. А симзомби ёсонд бол сүгзэн догвын шинши юмба биш шиншир арангийн цанижис мадуа гэсэн шүү дээ тийм ээ. А тэгхгүйгээр жавраг маравын ёсонд бол сүгзэн догвын шинши юмба арангийн цанижис дүүр додваа юм гэж. Энэ бол жавраг маравын хувьд хэлж байгаа маа симзомбийн хувьд хэлээгүй. Шэна мэтэдэ нянто дэва дагжэ нийцэг мовадан гал вечэр. Нийцэг мовад. Тэгэхээр дээр бол хэлсэн шүү дээ тий. Домрааны тэргээд 2 гэж хэлсэн. Тэгэхээр 2 гэж хэлсэнтэй бол харж зөвхөн жавраг маравын хувьд гэж бодох ч юм бол болохгүй. Нянто дэва даг гэд нянто дэва нугууд гэд 2 гэж олон тоон дээр хэлсэнтэй харшилж шүү дээ. Ганцхан жавраг маравыг хэлж болохгүй маа гэж. Ян хажиг намхаа Коранзимбийн догвын шиншир догвын дагзан маямби ёдва юмба кигна
намхай Коран зэмбийн довгый шиншир шүү. Шиншир довгый дагзан маянбын ядва юмба кэгна тийм ээ түүнийг үүсгэх юм болвоос намхай жог мишэвийн дон яна шин гэх юм бол дэвижам мэтэдэ гэж. Тэгвэл бүрч болохгүй. Намхай Коран зэмбийн довгый шиншир довгый дагзан маянбын ядва бол гаргалж болохгүй гэж. Довгый дагзан маянбын ядва бол гаргалж болохгүй. Тэрийг гаргах юм бол намхай жог мишэвийн дон намхайг бол тавьж чадахгүй. Намхай жог мишэвийн дон гэх юм бол бүрч болохгүй. Дэвижам мэтэд. Тэр бол бүр өмнөхөөсөө ч дор. Дэвижам мэтэд дөдөөбис намхай Коран зэмбийн довгый шинши довгый дагзан маянбын ядвар мэдээ бичирдэ. За дэвижам мэтэдэ гэдэг хараа. Дөдөөби намхай Коран зэмбийн довгый шинши довгый дагзан маянбын ядвар мэдээ бичирдэ гэдэг нь довгый дагзам ин гэсэн санаа биз. Довгый дагзамдуу ёо гэсэн санаа биз тэ. Маянбын ядвар мэдээ бичирдэ. Дэ гэдэг нь дөдөөбээр намхай шинши дэр довгый дагзамдуу дэ бичир. Довгый дагзам ин гэж. Дэ намхай шинши дэр жинцэндүү додвагаан шиг. Дэ жинцэн яна довгый дагзам юмбын чава хайлан бичир. За тэгээ өмнө нэг ярьж штэ. Дөдөө бол намхай юу хүлээ? Жинцэн юм ба хайлгана. Тэгсэн мөртлөө шидунаар ангийн цанижис дуу хайлгана, тийм ээ? Шидунаар ангийн цанижис дуу хайлгана. Дөдөө бол шидунаар ангийн цанижис дуу чаваа хайлгана. Тэгтээ жинцэн ранцундуу мадуур бас хайлгадаг, тийм ээ? Жинцэн ранцундуу мадуур хайлгадаг. Өмнө нь юун дээр ярьжсэн, өмнө нэг ярьжсэн санаж байна та нар. Нөгөө га дамбуу динши чонхоржи чидүжэвийн дүлжээ яна жеврэг марава юмбын чавдэ дэр жүрвэн дөдөөва мэвэч гэдэг тажид дээр гарсан шүү дээ. Дэр жүрвэн дөдөөва мэвэч. Дэртэл дэ жинцэн буюу дөдөөва жинцэн арангийн цанижис мадуур додвагаан шиг. Нөгөө доод сүгнэ намчинжин барж чой дамжаа рангийн цанижис дүү дасинла дэмбэж гэдэг гарч ирсэн шүү дээ. Тэр үед тайлбарлаж байсан шүү дээ. Дөдөө бол шидунаар ангийн цанижис дүүийн чаваа хайлгана. Дөдөөва жинцэн ранцундуу мадуу хайлгадаг гэж ярьж байсан тийм ээ. За тэр үед бол тайлбарлаж ирсэн санаж байгаа хаа гэж бодож байна. Хэрвээ санахгүй бол за энэ өмнөх хичээлийнхаа юг нэг 2 байна уу 3 хичээлийн өмнөхийг үзэхэд бараг тэр үед гарах байх. За жинцэндүүд додоогоос дэ дөдөөвэр жинцэн яна довгый дагзам юмбын чаваа хайлан байж. Дамбуу дэртэл дэ намхай шинши дэр ядвар додвагаан шиг дэ намхай шинши дэр ранцундуу мэдөө бичир. Жинцэн яна ранцундуу мэдөөвийн чав тийм ээ. Шиммэр жожиг гэж. За бүр наривчлан одоо бол судлаарай гэж. Шиммэр жожиг. Она домбис чонхор сум лэгвэр горва домбин чонхор сум лэгвэр горва хоржин дүтэвдан домбин гүцэн цигдан жожон она чева гайн шина дийн цүл ёдте гондолла сумба давуу жожон она чевадан шэн нийжин гона чева жирэг ёдвичроо гэж. За. Тэ. Бурхан багшвэр номын хүрдийг одоо 3-таа эргүүлж хоржин дүтэвдан домбин гүцэн цигдан тийм ээ одоо бурхан багшийн одоо эдэр залуу одоо ихэн үед нь айлцны одоо 1-р номын хүрч гэдэг юм уу дундхын дунд одоо сүүлийн хэсэгтээ айлцны ч гэдэг юм уу те эсвэл одоо юуных нь
Үүлэгдэхүүн жожоон оноо жожооных нь байдал тэр талаас нь одоо номын хүрдийг 3-таа эргүүлсэн гэж ялгаж байгаа мó аль нь юм бэ гэх юм бол гаян шана дийн зүйлөд гондол сүм бадав тэ додой гондол зарлигсантай жожоон оноо чиваин гэж чиваад шэн нийжэн гоноо чива жирэг ядвэ чирэг. За тэгээд бас янз зааж болох юм байна тийм ээ. Ядвэ чирэг гэж. За нева умави лулани гэж. За ингээд Симзамбийн хэсэг нь бол энэ хүрээд дүүрч байгаа юм байна. Тэгээд умавийн одоо юу төв үзлийн ёсонд бол хоёр байна гэж. Одоо энэ дандан эндүн гэдэг. Дандан эндүн гэдэг. За тэгээ умавийн лүгт бол ранжидвийн лүг, танжирвийн лүг гэж гарах нэ. За энэ умавийн ёсыг бол бид нар жидэн дээр бас Симзамбаага дүүргээд умавийн ёс дээр ирээд түр орхисон байгаа. Тэгээд хажууд уншиж эхэлсэн тийм ээ. Тэгэхээр одоо дараагийн хичээлээр бид нар жидэн умавийн лүг уншаад дараа нь жидунгоо уншаад ерөнхий ойлголт авчаад тэгээд тааждын одоо энэ хэсгийг эргэж уншъя. За өнөөдөр бол хичээлийн нүрээ завсарлаа. Бүгдд нь баярлалаа.